За арай мэндэ. Бүгдээрээ 7 хоногийнхаа лайвыг эхлүүлье. Бүгд цааш шиндээ бэлдээ завгүй байна уу? Манайх нар сайн сайхан юу байна? Өнөөдөр нөгөө нэг завгүй гүйж байгаад юу ячжээ? Лайвынхаа сэдвийг нөгөө урдчилж асуухаа мартчихжээ. Тэгээ яг тухайсан сэдвгүй лайв эхлүүлж जैन. Гэхдээ зүгээр дээ хэдүүлээ өнөөдөр гоё сонирхолтой яриа өрнүүлье. Та хэдэд маань ойлгож мэдмээр байгаа, ойлгохгүй одоо сүнслэг бясалгал энтер гэж яриад байгаа тийм хүмүүс зөндөө яриад байгаа 70 хонсор энтер ч юм уу яриад байгаа. Тэгэхээр эдгээр ярианууд дээр сайн ойлгохгүй байгаа сэдв юу байна? Эсвэл хэрэгжүүлж чадахгүй байгаа талбар чинь юу байна? Хэдүүлээ энэ талаараа сайхан чөлөөтэй ярилцж байгаа. Өнөөдрийнхөө лайв хийчихье. За лайв дээр орж ирсэн байгаа бүх хүмүүст арай мэнд хүргье. Тархи орчил төвийнх нь 2 дахь өдөр болгон 8 цагаас явдаг лайв нь эхэлж байна. Зя та хэдийн мань 7 хоног сайхан өнгөрсөн үү? Өнөөдөр яг тухайлсан сэдвгүй ч гэсэн хэдүүлээ гоё чөлөөтэй ярилцъя. 70 тухамсар, сүнслэг, бясалгал те энэ талаар сайхан энэ юунууд дээр явдаг сэдвүүдээр сайхан чөлөөтэй ярилцъя. За зулаа маань арай мэндэ гэсэн байна. Яа зулаа маань арай мэндэ гэсэн байна. За арай мэндэ хүргэе. Бүгдэнд нь арай мэнд хүргье. Шинэ 7 хоног нь сайхан эхэлж байна уу? Хэрвээ өө сайн уу насаа, сайн уу хөөрхөн багш минь ээ гэж. За арай мэндэ бүгдэнд нь арай мэнд хүргье. Ажил нь сайн уу насаа минь ээ? За манайханд ярилцмаар сэдв юу байна? Дээр бас нэг хүн мөнгөний талаар яриа гэдэг. Тэгээд энэ 7 хоног яах вэ? Хэдүүлээ мөнгө төгрөг ярих уу, яах вэ гээл бас гайхаал бодоол ээж. Манайхан санаа оноогоо хэлээрээ. За та хэдийн маань шинэ 7 хоног ямар хөө явж байна да? Би бас нэг асуулт асуумаар санагдаад. Ер нь бол бид нар ингээд бурхан минь. Ер нь бол бид нар нөгөө ингэдэг штэ. Амьдрал дээр ийм асуудал гараад, тийм асуудал гараад гэж зөндөө ярьдаг те. Гэтэл ихэнх тохиолдолд бидний энэ амьдрал дээр гараад байгаа асуудлууд маань өөрөө бидний зан төлөвтэй холбоотой байдаг. Тэгэхээр хэдүүлээ бас ийм зүйл ярилцж болно. Сайн уу хайлана, арай мэндэ. Хэдүүлээ бас ийм зүйл ярилцж болно. Тэр нь юу вэ гэхээр энэ 7 хоног чи эхлээд нэг 2 хоног явчлаа штэ тий. За энэ 2 хоногт харилцааны ч юм уу, зан төлөвий ч юм уу асуудал гарсан уу гэд энэ тал дээрээ хэдүүлээ бас ярилцаж байна. За зулаа маань асуулт нэг апаар бүртгүүлсэн онлайн сургалт хэр үр дүнтэй бол эсвэл танхим сургалт суувал үр дүнтэй болов алийг нь сонгохоо мэдэхгүй байна гэж байна. Окей. За би бол онлайн сургалтыг үр дүнгүй гэж юусоо ч хэлэхгүй. Харин ч эсэргээрээ дөнгөж энэ тархи орчилгээ сургалтаа хийгээ явж байхдаа манайх бол 100% цахим онлайн байсан. За тэгэл нөгөө дүлий чихэн ингээд пүг гэд ингээд дүлий чихэн сонсдог болсон гэж гайхалтай үр дүн байдаг тий. Бамбан цангилаагаа эдгэх гэж орж ирээ тэрбумын борлуулалттай том бизнестэй болчихсон гэж нэг охины кейс байдаг. За тэгэл бясалгал хийж сууж байгаад би ийм бизнес хийх юм байна гэж санаа орж ирээ. Тэр бизнес нь маш амжилттай явж байгаа хүмүүс байдаг. За маш олон төрлийн автоиммуны өвчин, хор тавдар, ийм тиймгээл зөндөө олон төрлийн өвчин зовлонгоо нэгдгээс гурвалсан мэдрэлтэй ингээд гурвалсан мэдрэлээсээ болоод ингээд хоёр ирүүн ингээд дээдл доотлох хэсэг нь ингээд зөрөөд ингээд гарцсан. Хоёр ирүүн ингээд зүрснээсээ болоод хөмсгөн дээр доор, нүдэн дээр доор, хамарных нь хүртэл дээр доор юм охин манаа дээр сууж исэн байхгүй юу. Тэгээд тэр маань ингээд 14 хоногийн дотор тэр ирүүнийх нь зүгээр бясалгал хийж байгаад арилцсан энэ төргээд гайхалтай үр дүнгууд манай сургалтын суусан хүмүүсээс гарсан байдаг байхгүй юу. Тэгээд энэ бүх үр дүнгууд дандаа онлайн ангид явж байгаа хүмүүстээр гарсан байдгийг. Яагаад тэгэхээр онлайн анги нөгөө 4 сар учраас
хүн өөртөөгөө ажиллахад яг үнэхээр ингээд сайн хийгээд цагаа гаргаад цагаа төлөвлөөд сайн хийж чадах юм бол энэ онлайн ангийн 4 сарын хугацаа гэдэг маш хангалттай хугацаа байдаг байхгүй юу? Эдгээр том өөрчлөлтүүдийг хүн өөр дээрээ хийхэд хангалттай хугацаа байдаг. Тэгэхээр би онлайн ангийг бол үр дүнгөө гэж юусоо хэлэхгүй, маш өндөр үр дүнтэй. Зүгээр тухайн хүмүүс нөгөө хичээл рүүгээ орохгүй, хичээлээ үзэхгүй, бясалгалаа хийхгүй байх юм бол онлайн анги бол 4 сар мартаж санаад ингэж тэгээд явах юм бол 4 сар аюу хурдан өнгөрөөд дуусчдаг байгаа шүү. Тэгэхээр зулаа маань онлайн анги үр дүнтэй, танхим анги үр дүнтэй гэж тий. Онлайн анги маш өндөр үр дүнтэй. Өөрөө хийж л чадах юм бол яа тэгэхээр манай одоо энэ нөгөө тархиа өөрчлөлтөөр нөгөө нэг ашигладаг аргачлал байна шүү дээ тий. Энэ аргачлал нь өөрөө туйлын үр дүнтэй аргачлал байхгүй юу. Тэгэхээр тэг онлайн ангидаа бүртгүүлж. Гэтэ угаасаа одоо 2 сард одоо яг 2 сарын анги дундаас борж болох нээлттэй байгаа царын ганц анги нь одоо өөрөө онлайн анги байгаа хгүй. Тэгэхээр зулаа маань онлайн ангидаа бүртгүүлж. Гэтэ танхим ангийн хувьд бас нэг онцлог байдаг. Танхим ангиас манай яг юм community ургаж гарсан байдаг байхгүй юу. Яагаад тэгэхээр хүмүүс танхимаар суугаад манай танхимын анги чи ингээд тойрч сууж агаад хичээлээ нөгөө хийдэг, ярилцдаг, хамтдаа бясалгалаа хийдэг тийм байхгүй. Тэнгууд ингээ хүмүүс тойрч сууж агаад хоорондоо сэтгэлээ илэрхийлээд ярихаараа уйлна, инээн, найзлан, нөхөрлөн, би бинийг ойлгож аавна гэд ингээд айгүй гоё тийм халуун дулаан уур амьсгал маш гоё тийм community одоо нэгдэл гэх юм уу да, хүмүүсийн тийм нэгдэл үүсдэг. Тэгээд энэ хүмүүс маань одоо онлайн ангийнхан маань биш танхимын ангийнхан маань юу яадаг байхгүй юу? Өөрснөө Facebook групп нээгээд за тэгээ миний мэдж байгаагаар бол бүр 25 оны 1-р сар буюу одоо жил гарангийн өмнө байсан ангийнхан одоо хүртэл ингээд мэрсээр 2-3-2-3-аараа уулзаад бясалгалаа яриад амьдралдаа гарч байгаа үр дүнгээ яриад хоорондоо найзлаад явдаг юм. Одоо би тийм юу сонсч байсан манай ангийнхан хоорондоо 2-3-2-3-аараа уулзаад байгаа юм билээ энэ төр гэж ярьж байгаа хүмүүсийг сонсч байсан. Тэгэхээр эн чинь юу юм гэхээр эн чинь нөгөө бидний хайгаад байдаг итгэлцэл, бидний хайгаад байдаг нөхөрлөл, бидний хайгаад байдаг юугаа ч ингээд нэг нуугүй яриад тэгээд нөгөө нэг өөртөө таарсан, өөртөөгөө адилхан түвшний мэдлэгтэй хүмүүсээс гоё мэдлэг мэдээлэл авах, найзлах, нөхөрлөх гэдэг юмыг танхимын ангийнхан илүү хийгээд байдаг байхгүй. Онлайн ангийнхан болохоор яг өөртөөгөө л ажиллана. Тэгээ яг тэр нөгөө тухайн хүмүүс өөртөөгөө ажиллаад гаргаж байгаа үр дүн супер. Танхимын анги болохоор яа гэм гэхээр хугацаанд богинохын учраас 1 сарын хугацаатай учраас яг арга техникээ сайхан юу яагаал эзэмшиж аваад найзлах нөхөрлөл яг нэг хичээлэн дуустдаг гэсэн үг. За Түмэн аяш маань уучлаарай өөр юм асууж болох уу гинэ. Боллгүй яах вэ? Тархиа өөрчил амьдралаа өөрчлөн байгаа юу? Олж авах гэсэн юм хаанаас авч авах вэ гинэ. Манай танхим дээр байгаа шүү. Peace Tower дээр байгаа. Манай танхимч нөгөө Peace Tower-ийн 11-2 тавтад байдаг. Тэгэхээр нөгөө Улаанбаатар ихтлгүүрийн арын Peace Mall-ийн офис хаалгаар нь ороод 11-ийн давхарт гарч ирээд аваарай. Тэгэхээр Түмэн аяш маань номонд байгаа шүү. 38500 гэж байгаа. Огт үнэ нөгөө нэмэлт үн мөн ерөөсө шингээгээгүй тийм үн байгаа. Анх гаргаж ир зарсан үнээрээ л явж байгаа гэсэн үг. За ээгэдээ орой минь хүргье. Орой минь дэ багшаа гэсэн байна. Орой минь дэ. За нэг иймэрхүү байна. Манайх нар тэгээ сайн сайхан гацалтанд орж байгаа хүн байна уу? Энэ дээр багшаа гацаад байна. Ингээд байна, тэгээд байна гэд өнөөдөр зүгээр чөлөөтэй сайхан ярилцъя гэж бодож байгаа юм. Тэгээ яг гоо дээрээс хойш нэг хүн мөнгөний талаар яриа, мөнгөний талаар яриа. Тэгээд мөнгөний талаар ярих уу яах вэ бас гайхал бодоод байна. Яа тэгэхээр яг гоо бид нар нөгөө нэг одоо нөгөө улс нийтээрээ мөнгөний асуудалтай байна гэ тэгээд бүх анхаарал мөнгөн дээр яваад тэгээд тэгээд ингээ мөнгө ярьсан хүмүүс айгүй хоот байгаад мөнгө ярьсан хүн айгүй олон хүнд хүрээд сургалт нь огцом ингээ цүм яваад ингээд байгаа л та би тэрийг бол мэдж байгаа. Гэхдээ би бас яг мөнгийг шууд тэгэл нэг блок тайлаад мөнгөтэй олчдаг гэдэгт юусоо итгэдэг байхгүй юу? Яагаад гэвэл энд биднэрт хийх ёстой юм ажил гэж байна. Амьдралын зорилго үүрэг гэж байна тий. Тэгснээ дээрээс нь нэмээд
мөнгө чи одоо нөгөө нэг удаа манифест хийгээд нэг хитэн цаастай болох бол угаасаа хинт тохиолдож болно. Тэр бол нэг гайхамшиг майхамшиг гавья мавья гэж би бол барыг хэлэхгүй байхгүй. Бидний яриад байгаа мөнгө болохоор насан туршийн одоо амьдралын зорилго, амьдралын мөрөөдөл чиг тэгээд тэр нь өөрийнх нь хувь хүний зан төлөвтэй үнэхээр сайхан тохирдог аз жаргал, бүрэн дүүрэн мэдрэмж, хайр халамж, хүндлэл те үн цэн гэдэг ингээ бүх сайхан юм өгдөг. Тийм мөнгийг би бол ярих гээд байгаа гэсэн үг. Одоо миний энэ одоо мөнгө гэдэг ингээд ярих юм бол би тэгжил ярина. Тэгэхээр энэ бол нэг юм блог тайлал хідэн төгрөгтэй болох ч юм уу. Блог тайлан гутал тэгэл баян хүн болчдөг гэж юу н хаач байхгүй. Яг энд яах ёстой юм хэрхэн амьдралынхаа зорилгыг олох ёстой, голын хатгаасаа олох ёстой. Тэр голын хатгаасаа олцоод ихэнх тохиолдолд энэ голын хатгаас ямар байдгийг гэхээр за би гэдэг хүн жишээлбэл Эрдэнэсэнд оржин сувд гэрлгээд одоо энэ сувда багш нь те өөрийнхөө жишээн дээрээс ярихад би бол хүнтэй харьцахгүй зүхтаадаг хүн байсан байхгүй, харилцааны айцтай хүн байсан. За тэг ямар ч байсан хүнтэй харьцахгүй бай гэдэг ингээд нэг юм компьютерний ингээд ард ороод те. Компьютерний ард ороод хүнтэй нэг харьцдаггүй ажил хийнэ гэдэг ингээд санхүү манхүүгийн мэрэгжил сонгоод санхүүч болно гэдэг ингээд тоомоо ингээд нүдээ сууж идэг ийм юм хийнэ гэд би мэрэгчлээ тэгж авсан байхгүй. Гэтэл миний голын хатгаас миний яг нөгөө энэ амьдралд хийх ёстой юм болохоор бүр эсрэгээр нь заяа намайг ингээд заавал хүмүүстэй харьцуулахдаа маш олон хүмүүстэй харьцуулдаг, олонний өмнө гаргадаг, подкаст хийлэгдэг, нүүр амаа гаргаад ингээ өөрийгөө голж хилээд ийм байна, тийм байна гэд өөчилж гоочлохгүйгээр өөрийгөө хайрлаад ингэж байж сурах бүр ингээ албаар намайг ингэж түлхэж байгаа байхгүй, хийхгүй гэсэн юм л өмнө ингэж түлхэж байгаа байхгүй. Тэгээ миний голын хатгаас бол ийм байсан. Ихэнх хүмүүсийн хувьд ч гэсэн голын хатгаас нь яг ийм байдаг гэсэн үг. Сууж тогтож чаддгүй байтал эсэргээрээ бүр ингэ сууж гараараа бүтээл хийх хэрэгтэй хүн байдаг ч юм уу те. Одоо юу гэдэг эсвэл ингээ зураг авахаас ч одоо дургу гэд манай нэг суралцагч байна л та. Зураг авахулах ч дургу, селфи хийх дургу гэтэл чи албаар тэр хүний ч одоо ингээ олон нийтийн өмнө ингээ гарах гээд байгаа байхгүй. Тэгэхээр хүний голын хатгаас албаар яг тэр нөгөө айдас хамгийн их айдаг юм, хамгийн их зайлс хийдэг юм, хамгийн их тэр нөгөө трама, элдв янзын юм нь өөрөө явж яадаг юм гэхээр хүний хийх ёстой, даван туулах ёстой, нүүр туулах ёстой юм байдаг байхгүй. Тэгэхээр мөнгө ярихаас өмнө бид нэр зөвхөн л нэг юм 5 цаастаа болоод өнөөдрийн өрөө дараал, маргаашийн тогны мөнгөө дараал, цахилгааны мөнгөө хийгээл те сөөгөө төлөөд ингэх тухай мөнгө тархиа өөрчлөлт төв бол ярихгүй. Энэ бол бид нэр зүгээр ямар ч хамаагүй ажил хийсэн ч бид нэр ядаж л нэг юм цалинтай те ядаж л нэг өсөж өгөхгүй яачгүй хүн шиг ингээ амьдрч чадна. Тэгэхээр тархиа өөрчлөлтөө ярих мөнгө болохоор юутай холбогдох юм гэхээр бидний голын хатгаастай бидний тэр хийх ёстой хорвоо дэлхий дээр ирсэн сүнсний мань зорилготой за тэгээ хувь хүний мань зан төлөвтэй холбоотой тэгээд тэр айдас төвшүүр трама тэр хамаг юмнуудаа даван туулахтай холбоотой тэгээд зөвхөн айдас төвшүүрөө даван туулангууд хүн тэгэл мөнгөтэй болцдог гэж бодож байна үгүй штэ. Айдас төвшүүрээ давчаад нөгөө англи хэлэн дээр move your ass гэдэг штэ те. Тэр шиг нөгөө өгдгөө хөдөлгөөд хөдөлмөрлөх ёстой, маш их хөдөлмөрлөх ёстой. Хүмүүст үнэхээр чин сэтгэл гаргаж өгье гэсэн юмны хатлаа маш тууштай ингэж явж ээж бид нар сая урт удаан хугацааны аз жаргалтай бүрэн дүүрэн мэдрэмжтэйгээр мөнгө олох буюу жинхэнэ тэр нөгөө эд баялаг гэж нэрлэх эд баялаг шүү. За зүгээр мөнгө биш. Эд баялаг гэж нэрлэх юмд хүрэх байхгүй. Тэгэхээр энийг дэлгэрүүлж ярихын тулд би зүгээр л нэг лайваар ярихаас илүүтэйгээр би эд баялагын сургалт хийе гэж боддог байхгүй. Сайн одоо би ингээл яг энэ эд баялагын сургалтыг гаргаж ирэх хөгжүүлэх энэ процесс дээр явж байна л та. Тэгээд төхөөд ирэх юм бол яах юм гэхээр эд баялагын сургалтаа хийнэ гэж зарлана. Гэхдээ нэг удахгүй байх. Манай тархиа өөрчлөлт үед баялагын сургалт бол маш өөр байх болно. Тэгээ үнэхээр яг хүмүүсийн амьдралд одоо өөрчлөлт үр дүн нөлөө гаргана. Багш нь бол тэрэн дээр бол амлалт өгнө. Яг л тархиа өөрчлөлтөв бясалгалаа хийсэн тархиа өөрчлөлт сургалт нь бясалгалаа хийсэн бүх хүмүүст эрэг сайхан нөлөө гаргадаг шиг эд баялагын сургалтанд чин үнэнчээр суугаад чин үнэнчээр тэр хийх ёстой юмнуудаа хийж чадхал юм бол яах юм гэхээр энэ эд баялагийнх нь асуудал нь шийдэгдэн сайжирна гэдэг энэ одоо бол баг баталгааг ингээд өгж байгаа энэ сургалтыг хийх тайны болох гээд ингээд хөгжүүлээд байгаа гэсэн.
Тэгээ яг энэ утгаараа ингээд ид баялаг яриа, мөнгө яриа гэхлээр нь би ерөөсөө ярихгүй жоохон ингэсгээд мөнгө төгрөг гэсэн мөнгөний болоог молоо гэсэн тийм би юм ярихгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч лээсэн бидний амьдрал ах уу мөнгө санхүү тийм юм өөрчлөгдөхөөс өмнө яах ёстой юм гэхээр бидний хувь хүний зан төлөв өөрчлөгдөх ёстой. Итгэл үнэмшлээ өөрчлөгдөх ёстой. Тэр нэг айц төгшөөрөө даван туулах хэвээр өөр хүн болох хэвээр байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хан барагцаа өгөхөд бол бид нэр яг л тэгж байна гэсэн үг. Энэ эд баялагын сургалтыг ярина, эд баялагын сургалтыг хийн. Тэгээ мэдээж энийг зүгээр л чи өөрөө өөрчлөгдөж хүнд хэлэх бол хангалтгүй. Чи өөрөө өөрчлөгдөж баян болно гэдгийг хэдэн мянган жилийн өмнөөс, хэдэн зуун жилийн өмнөөс бүх үе шатны, бүх одоо цаг үед амьдарч исэн хүмүүс бол энэ чи өөрөө өөрчлөгдөж, өөр хүн болж иж баян болно, гоё болно гэж хэлдэг. Гэхдээ үүнийг хэрхэн хийх юм? How? Тэ? Доктор Жо багшийн маань бусад одоо гүрүүнүүдээс ялгаатай нэг юм нь юу гэхээр how буюу хэрхэн үүнийг хийх вэ гэдэг гайхалтай эффектив, гайхалтай үр дүнтэй ажилдаг арга гаргаж ирсэн учраас доктор Жо багш маань өнөөдөр дэлхий дээр ингээд сая хүмүүсийг араасаа дагуулаад сар болгон мянган хүмүүсийг Америкт цуглуулад байгаа. Тэгэхээр одоо доктор Жо багшийн одоо албан ёсны багш болох гэж байгаа тий. Доктор Жо багшны одоо яг жинхэнэ шав муу юм бол би яах ёстой юм гэхээр дандаа арга хэлэх ёстой. Зүгээр л онол хэлээд чи өөрчлөгдөхгүй бол болохгүй, чамаас бол амьдрал чи юм байгаа ингэж хэлхийг бол хэн ч хийх байхгүй. Тэгэхээр энэ аргыг өөрийнхоороо боловсруулж гаргаж хөгжүүлж ирэхийн тулд багш нь энэ мөнгөний сэдв дээр бол нэлээд удаан ажиллаж байгаа. Энэ зөвхөн мөнгө биш юм бэлээ. Ажиллаад байх тусам зөвхөн мөнгө биш. Энэ бол нэг тийм шунлын сэтлэр 5 цаастаа болчихъя гэж мөнгөний блок гаргаал баяжна гэж ингэх юм бол тэгээ хизээч наад хүсэлчин биелэхгүй. Энэ бол маш том эндүрэл, маш том юу ахгүй одоо алд дэлэм алдж байна гэсэн үг. За тийм байна да. Тэгэхээр мөнгөний талаар нөгөө яри гэдээсэн сурагч маань юм билээ. Хэд хэдэн л хүн тэг шиг болсон. Тэгэхээр энэ талаар ярихад бол манайх мөнгө гэж ярихаасаа илүү эд баялаг гэж ярина гэсэн үг. Зя тархи өөрчлөлт эд баялагын сургалт удахгүй болно. Та хэд маань ойрхон байж байгаарай. За өөр асуулт ярих юм юу байна? Сонин сайхан юмнууд юу байна? Бясалгалуудаа хийж гэнэ одоо багш нь дэмжин бясалгалаа хийж гэнэ үл гэж асууж штэ тий. Номин маань сайн уу багшаа? Агсан төвшний онлайн анги гэж байгаа юу гэж. Одоохондоо онлайнаар ерөөсөө агсан төвшин явахгүй байгаа. Яагаад тэгэхээр энэ агсан төвшний бясалгал энэ мэдрэмж энэ зүйлс бол нэлээд өндөр түвшний зүйлс хүн болгонд зориулагдаагүй. Тэгэхээр бид нэр яаж байгаа юм гэхээр хүмүүстэй нэлээд тулж ажиллана. Тэр ойлголтуудыг бүр ингээд маханд нь тархинд нь суулгахын тулд тухайн хүмүүстэй яг ингээд нэг бүрчлэн ажиллана, ярилцсан, нүүр тулна, энергийг мэдэрнэ, нэг юм байгаад байгаа. Тийм учраас энэ зориултаасаа болоод агсан шат маань ерөөсөө онлайнаар явахгүй дандаа танхимаар яваад байгаа шүү. Зулаа энэ зул арай мэндэ энэ удаагийн танхимын сургалтанд амжихгүй байсан эд баялагын сургалтанд суунаа гэж. За болно. Гэхдээ манай танхимчин өөрөө тодорхой багтаамжтай байдаг зулаа. Тэнгуут бид нэр энэ эд баялагын сургалт гээд цаашид хийх энэ гоё сургалтуудаа яах юм гэхээр хамгийн түрүүнд эхлээд манай сургалтанд сууж байгаа хүмүүсийн хаалттай групп байдаг байхгүй юу? Тэр хаалттай групп дээр эхлээд ингээд тавина. Тэгээд хэрвээ хаалттай групп дотроос маань сургалт маань дүүрчих юм бол тархиа орчин сургалтанд огцоож үзээгүй хүмүүст энэ сургалт эхний ээлжинд хаалттай байна гэсэн үг шүү. Тэрийг ойлгоорой. Яагаад тэгэхээр бид нэр дандаа манай гараар дамжсан гэх юм уу да, манай арга техникээр ажилласан, манай одоо энэ ойлголт ухаарлыг авсан хүмүүстэй зориулаад юм сонирхолтой гой өөр чиглэлийн сургалтуудыг гаргах гайваад байгаа байхгүй. Тэгээд тийм учраас дандаа эхлээд агсан шатны сургалт ч гэсэн хамгийн ихний агсан шатны сургалт дандаа манай сургалтанд суусан хүмүүсээс бүрдчихсэн, анхан шатны сургалтанд суудсан хүмүүсээс бүрдчихсэн. Тэгэхээр эд баялагын сургалт өөр гой сургалтууд маань ч гэсэн тийх болов гэж жоохон эмээгээд байна шүү. Батмөнх бүрвж аав сайн уу багшаа гэж сайн уу Батмөнх бүрвж аваа. Эми Цэрэн хаанд хэлж जैन сайн уу анхан шатны сургалт байна уу? Байгаа шүү. Яг одоо өнөө маргааш та нэг онлайн ангид маань бүртгүүлэх боломжтой байгаа.
би маргааш орой гэхэд онлайн ангийнхаа бүртгэлийг хаана? Ягаад тэгэхээр онлайн ангийн маань 1-р сарын видео хичээл одоо 14-нд хаагдах юм байгаа. 2 сарын 14-нд хаагдана. Видео хичээл нь одоо нөгөө ангиас нь хасагдана гэсэн үг. Тэгэхээр 10 хоногийн үзэх хугацаа үлдсэн байгаа учраас маргааш орой гэхэд би онлайн ангийнхаа бүртгэлийг хаачнаа. Тэгэхээр Цэрэн ханд маань сургалтандаа бүртгүүлмээр ахын бол өнөөдөр юм уу маргааштай хамжаад бүртгүүлээрээ, онлайн ангитаа бүртгүүлээрээ. Зя манайх нар өөр сайн сайхан юу байна? Зулаа маань за ойлголоо гэж байна. Манайх нар өөр сайн сайхан юу байна? Тэгээд багш нь бол энэ 2 сард бол айгүй сайхан шин сургалтууд дээрээ төвлөрөх, хувийн ажлаа амжуулах, таалан тооцоогоо гаргах маргах бас нэг санхүүч хүн байна да тий. Таалан тооцоогоо гаргах гэд санхүүгийн зөвлөх үйлчилгээнд дээр анхаарах энэ төр гэд иймэрхүү ажлуудаа хийгээд бас тархиа өөрчлөлт төвийнхаа пэйж рүү анхаарлаа сайн хандуулж контентуудаа сайн оруулж тухайгаа уучлаарай. Зя Нана онлайн анги хийдвэ гэж байна. Манай онлайн анги танхим анги бүгдөө 300 мянга байдаг шүү. Онлайн анги 4 сар явдаг байгаа шүү. За тэгээд энэ голын хатгаас матгаастай холбоотой, эд баялагтай холбоотой тий өөр харилцаа хайр сэтгэл мэтгэлтэй ихэнэр нөхрийн асуудал гэдэг ингээд гэр бүлийн асуудал гэдэг сонь сайхан юу байна? Өөр ярилцах юм байна уу манайхаа? Эгийн маань багштай талархаж явдаг шүү гэж зүрх явуулсан байна. Баярлалаа. Ээгээдээ бас талархдаг шүү. Ээгээгээ маань ардаас хамт ажилдаг, хамтран ажиллахт нь хид хидээрээ орж ирсэн. За тэгээ манай Дая маань дахин сургалтандаа суусан. Танаа нөгөө хамт олон их гоё, хоорондоо их гоё яг энэ талаар бас ярилцаад хамтдаа бясалгал хийгээд их гоё байгаа юм шиг үлээ. Тэгээд ээгийнхээ ажилд өндрөөс өндөр амжилтсан. Нэрээ ээгийдээ хандаж юм хэлэх гэж байгаа мартцсан байж тээ. Одоо лайваараа л гусгаас манай дээр нөгөө юм номын хүүхдүүдэд зориулсан номын подкаст контент энэ төр хийх тим контент хийх хүсэлтэй хидэн хүүхдүүд миний одоо харж байгаагаар орж ирчээд байна. Ээгээ би та ядыг холбож өгмөр байна. Хооронд ч холбож өгмөр байна. Ээгээ маань нэг чатчаад ороод ирээрээ. Тэгэхээр одоо бид нэр энэ жил яах юм гэхээр community дээр анхаарна. Ингээд сурагчтай хооронд нь танилцуулах, холбож өгөх, нийлээд одоо хамтдаа нийгэм рүү чиглэсэн сайн сайхан ажил хийхэд нь илүү багш нь тусалж, чиглүүлж, хооронд нь холбож ингэж өгөх юм байгаа шүү. Тэгээ та хэд маань бас санал хүсэлтэй бол багштай чөлөөтэй хэлж байгаарэ. Төлбөр хэд бэ гэсэн маань 300 мянга шүү. Инхмаа онлайн сургалтын төлбөр нь хэд вэ? 300 мянга. Төлөвгүн Анна гинөө сайн онлайн ингээд яаж бүртгүүлэх вэ? Манай энэ тархиа орчил төв рүү чатчээ дансаа аваад байгаарай. За. Ээгийн маань удахгүй би бас агсан төвшөнд явнаа гэж энэ хөөрхөн штэ тэгээрээ. Чи минь одоо яг төвшин ахих бол яг болж байгаа. Тэгээ агсан төвшөнд явахт чинь бас хамтарч одоо тэр контент дээр чи ажиллах ямар боломж байна хинтүүлээ яри да. За багшаа гэдгсэн минь хөөрхөн штэ. За инхмаа онлайнаар сэтгэлийн блог гаргадаг. За окей. Сэтгэлийн блог гэж юу вэ инхмаа? Эхлээд гаргуулах гэдэг сэтгэлийн блогоо яаж үзээрэй? Тайлбарлаад өгөөрэй. Тэ сэтгэлийн блог гэж яг юу хэлж байгаа вэ? Одоо харин ингээд хамаагүй ингээд нөгөө айгүй их янз янзын блог гээл айгүй их ингэж юу яасан байна л да. Хүмүүст ойлголцсон байгаа дээ л да. Тэгээ нэг юм блог гэхээр нэг юм одоо юу ч энэ нэг юм ингээд болохгүй байна. Баларс те. Мөнгөтэй болох гэсэн ч нэг блогтэй. Сэтгэл тайван байгсан ч нэг блогтэй те. Тэгээд ингээд хаа сайгүй л нэг юм блог тайлнал хүмүүс болчоод ах шиг байгаа да харахаар те. Тэгэхээр инхмаа маань сэтгэлийн блог гэж яг юу хэлж байгаа вэ? Тэрийгээ сайхан тайлбарлаад өгөөрэй. Ямар ойлголттой явж байгаа талаар нь багш нь ойлгож авъя те. Сэтгэлийн блог гэдгээр яг юу яриад байгаа юм те. Тэр үнэхээр тайлдаг блог юм уу? Тайлдгүй юм уу? Тэрийг бас юу ямаар вэ? Ойлгож авмаар байна. Тэгэхээр яхад
Блок гэдэг байгаа нь юу юм гэхээр шийдвэрлэгдээгүй сэтгэл хөдлөл байхгүй юу? Шийдвэрлэгдээгүй асуудлууд. Тэрийг нэг блок гэж хүнээр тайлуулад идэг юм ерөөсөө биш. Би яагаад сая ингээд блок гаргаж өгөх гэхлээр нэнийгээд байгаа гэхээр яг хөө ерөнхийдөө бол инхмагийнхаа юу яриад байгааг ойлгоод байна те. Шийдвэрлэгдээгүй уучлын өршөө гэсэн ч уужилж өршөөж чадаагүй. Яагаад байгаагаа ч мэдэхгүй айш авир гаргаад яагаад байгаагаа ч гэсэн мэдэхгүй ингээд буруу зураг сонголт үйлдэл хийгээд амьдралд нь тэр нь өөрт нь ингээд зовлон асуудал бэрхшээл үүсгээд байгаа байхгүй да. Инхмагийн сэтгэлийн блок гэдгээр юу яриад байгааг бол ойлгож байна. А гэхдээ энийг хүн гаргаж өгдөг юм биш байхгүй юу инхма. Манай зарчим энэнгээрээ маш ялгаатай байдаг. Манай тархиа өөрчлөлийн зарчим үүгээрээ маш ялгаатай. Би хүний сэтгэлийн блокийг гаргаж өгч чадахгүй. Ер нь хинч хүний сэтгэлийн блокийг гаргахгүй. Яах юм гэхээр тухайн хүн өөрөө өөрлөгөө зөв зүйтэй аргаар өнгийж сая би чи ингээд ийсэн биш дээ гэж учир зангилаагаа өөрөө тайлдаг байхгүй юу. Түүнээс би одоо хайш энэ эрэг шураг барьсан харагдаж үзэгдэхгүй байгаа тэр хүний сэтгэлийн блокийг тайлаад явж идэг гэдэг бас л сайхан ойлголт өгсөн байгаа шүү те. Хүний сэтгэлийн блокийг хинч гаргахгүй. Би бүр энд ингээд юутайгаар хэлээ те. Хүний сэтгэлийн блокийг хинч гарахгүй. Би энд бүр ингээ хариуцлагатайгаар хэлье. Зүгээр яах юм гэхээр бид нэр зөв ойлголт ухаарлыг хүнд өгөөд тухайн хүн өөрөө түүнийг яг тунгаан бодож өөрөө түүнийг ойлгож бидээрээ ухаарл болгож авч ээж сая би чи ингээд ийсэн биш үү? Миний эн чин болохгүй байсан байж тээ. Эн чин буруу зүг байсан юм байж тээ гэж өөрийгөө ойлгож авснаар яах юм гэхээр тэр асуудал бэрхшээл тэр зам төлөв тэр юмн дээр нь өөрчлөлт ордог байхгүй юу. Түүнээс би маа гэл эргүүлээ те янз бүр болгоод ингээд ахлаар блок нь гарчдаг юм хааж байхгүй. Ямар би та нарын нурууны хуйн тэр нөгөө таг гэдэг ургаад идэг тэгж блокийг чинь гаргаж байгаа шүү дээ. Тийм юм ерөөсөй байхгүй шүү хөөе. Хөрх юм аа. Тэгэхээр ингээд нилээ сайхан хадуураад ингээд далд ухамсаргээ яриад байгаа гараад манаас сайхан авч хайж байгаа нь бол ингээд орж ирж байгаа хүмүүсийн асуултаар бас аяг мэдэгдээд идэг юм аа. Одоо яана гэдэг лээ те. Яана гэдэг шиг. Инхма баг насандаа авсан таагүй асуудлууд гэсэн үг. Окей, багш наадах чи ер нь бол ойлгосон. Гэтэ тэрийг би гаргахгүй. Одоо хүний блок гаргаж байгаа гэж байгаа хүмүүс өөрснөө ч гэсэн асар олон янз янзын блоктой л хүмүүс байгаа. Тэгээ хүний блок гаргадаг тийм лаг юм бол те өөрснийхөө блокийг бас гаргах хэрэгтэй. Тэгэхээр яг үнэндээ хүний блокийг би 4 сарын дотор те 4 блокийг чинь тайлж өгнө гэдэг сургалт хийвэл ямар вэ? Утгагүй үсттэй. Хаан тийм юм байсан юу юм. На блок чи ямар энэ хүзүүн дээр чи яваа ингээд чангарл мангарлуу те ямар энэ нурууг чинь тог гэд ургаад гаргадаг блокгүй. Тийм юм биш шүү дээ тэр чинь. Тэгэхээр ингэж нэгдүгээр энэ хүний сэтгэлтэй ажиллаж байгаа хүн амлалт өгөхгүй. Дээрээс нь буруу зураг ойлголт өгөх маш хортой. Яг тухайн үедээ ингээд баахан хүмүүсийг хуйлруулад гоё мундаг байгаа юм шиг болоод нэрд гараад иж болох ч гэсэн урт хугацаанд явандаа угаасаа эн чинь судлаа юм байна. Тэр нь ажилтгүй гэд ингээд үнэн нь ил гарах байхгүй. Тэгэхээр ингэж хүний сэтгэлтэй ажиллаж байгаа хүмүүс хамаагүй амлалт өгчлөхгүй, ийм буруу зураг ойлголт өгч болохгүй өгнө. Яг хамгийн чин үнэн болохоор юу гэж те ямар бодлого байгааг чинь би мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө сэтгэлийг таних, өөрийнхөө блокийг олж нээдэг арга бол бидэнд байна. Тэр аргаа зааж өгнө. Хэрвээ өөрөө инхмаа маань одоо чин сэтгэлээсээ тэр аргыг ашиглаад өөрлөгөө өнгөх юм бол те сэтгэлийн блок бага насны трама битгий хэл юмаа өөрчилж чадна. Миний бүр яг чин үнэнчээр хэлэх ганцхан зүйл энэ байна. Ганцхан зүйл энэ. Би арга мэдж байгаа хүн, би яг фитнесийн коуч шиг тийм юу байхгүй. Фитнесийн нөгөө багш шиг, дасгалжуулагч шиг би зүгээр юм арга барилыг олоо эзэмшсэн тэр аргаа зааж өгдөг хүн байхгүй. Тэгээ тэр аргыг буруу хэрэглэх гээд ах юм бол хөөе ингэж хэрэглэхгүй шүү, энэ аргыг ингэж хэрэглүүл илүү үр дүнтэй, илүү сайн, илүү одоо чамд ээлтэй ч гэдэг юм уу. Ийм тийм байдаг шүү гэж арга зааж өгдөг хүн байхгүй. Тэгэхээр энэ аргыг зааж өгөөд яах юм гэхээр бид өөрөө өөрснийхөө сэтгэл рүү өөрөө өнгийгөөд өөрөө өөртөө цаг гаргаад
өөрийгөө хайрлаад өөртөө зөв ажиллаад тэгж байгаасаа яах юм гэхээр би юу нь яагаад ингэж ийсэн гэдэг учир зангилаагаа тайлж авна. Блог гэдэг чинь юу ойлгоогүй зүйл, учир зангилаагаа тайлаагүй зүйл байхгүй. Энэ ингээ баг багаар тайлдаг. Түүнээс биш туг таг гэл нөгөө нуруу муруу хүзүүн мүзүүг шорк хийлэн дуургаад тайлаад идэг тийм блог ерөөсөө биш шүү. Тэр хүнээр тайлуулдаг юм биш. Өөртөөгөө ажиллаж иж өөрөө тайлдаг юм байхгүй юу? Тэгэхээр энэ одоо хэдүүлээ буруу зуруу ойлголтоос салж авъя шүү. Одоо яг инхмаа маань зөв ярьж байна. Инхмаа бүрэн маань тантай хамт бясалгал хийж тэр асуудлаа өөрөө гаргаж ирнэ гэсэн үг гинэ. Өөрөө гаргаж ирнэ. Бид зөвхөн тэр хүний сэтгэл рүү өнгөдөг аргыг зааж өгөх байхгүй. Бясалгалаар дамжуулаад хүн өөрийнхөө сэтгэл рүү өнгөдөг аргыг зааж өгнө. Тэр аргыг өөрөө одоо тууштай, мятрашгүйгээр, залхуурлгүйгээр өөртөө хэрэглээд сая би энээс болоод ийм ааш авир гаргаад байсан юм байна. Энээс болоод би ингэж алдаад байсан юм байна. Миний энэ итгэл үнэмшил буруу байсан юм байна гэдэг ойлголт ухаарлыг өөр дээр авч иж сая тухайн хүн маань одоо тэр асуудал бэрхшээлүүд нь нэг нэгээрээ зангилаан тайлдаг гэсэн үг байхгүй юу? Инхмаа маань одоо яг тархиа өөрчлөлийн сайхан зөв ойлголттой энэ юутай болж байгаа гэсэн үг. Манай энэ ойлголт хугтгуун руу орж ирж байгаа гэсэн үг. За номын багшаа сэрэлт гэж яг ямар шинжтэй илэрдэг вэ? Анги дээр бясалгалтай печений кофе уудаг хэвээрээ юу нэ? Бясалгатай печений кофе уудаг хэвээрээ юу гэнэ? Номын маань сэрэлт гэж яг ямар шинжтэй илэрдэг вэ? За сэрэлт бол яах вэ гэхээр хүн ингээд сүнсэн сэрх гээд гэтэл ухамсар нь ерөөсөө сэрж өгөхгүй байгаа талаар яад инхээр сүнс нь хүнийг сэрэхийн тулд яад инхээр эхлээд дандаа зовлонгоор дамжуулаад маа гэд ингээд зовлонгоор нь дамжуулаад хүнийг сэрээдэг гэсэн үг. За энэ зовлонгууд бидний хувьд юу байж болдог вэ? Өвчин байж болдог. Биеийн өвчнөөр илэрдэг. Гэр бүл дээр салалт сарнилт асуудал болох ч юм уу, ойр тойрныхоо хүмүүстэй ойлголцож чадхаа болоо хэрэлдэж уралдаад харилцаанууд нь болохоо байдаг, мөнгө санхүүгээ алддаг тий. За тэгээд юу байдгийг албан тушаал, ажил төрөл дээр нь асуудал гардаг ч юм уу ингээд амьдралынх нь нөгөө талбарууд дээр нь асуудлууд үүсээд идэг байхгүй юу? Тэнгууд нөгөө хүн чинь зовё штэ. Эхэндээ зовоол тэрний буруу, энэний буруу гэл ингээл хүн амт руу ингээл юм те. Тэгснээ дараа нь яг нэг асуудал нь давтан ингээд гараад ахаар хүн яаж эхэлдэг вэ гэхээр надад нэг юм байгаа юм болов? Би ямар нэг юм одоо өөрчлөх хэрэгтэй юм болов? Би яагаад ингэж байгаа юм болов гэд ирж хайж эхэлдэг. Тэгэхээр энэ сүнсний сэрэлтгээд байгааг нэгдүгээр үе шат нь юу юм гэхээр зовдөг. Сайн гих чинь зовоож өгдөг. Хоёрдугаар үе шат нь сүнсний сэрэлтийн үе шат гэхээр хайж эхэлдэг. Би яг яах гэж амьдэрсэн юм бол? Би юу нь яагаад ингэж зовоод байгаа юм бол? Би юу нь яах хэрэгтэй юм бол гэд ингээд хайж эхэлдэг байхгүй. Хайгаад ирэхээр жишээлбэл тархиа өөрчлөлтөд холбогдчихлоо гэж бодоход тархиа өөрчлөлтийн манай сургалтын маань энэ пэйжийн маань YouTube сувгийн маань мэдээллүүдийг үзэхээр нэрээ тийштэй би ерөөсөө л өөрийгөө өөрчлөе гэж бодоод бясалгал ч юм уу одоо өөр йог ч юм уу ямар нэгэн аргаар хүн өөртөөгөө ажиллаад ирэхээр хүний ойлголт ухаарлал өөрчлөгдөөд нөгөө сэргэг ухамсар гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Манайхны сэргэг ухамсар гэж яриад байдаг. Энэ сэргэг ухамсар нь сайжраад эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ нэгдүгээр үе шат нь зовх, хоёрдугаар үе шат нь ирж хайх, гуравдугаар үе шат нь өөртөө тохирсон юм олох, дөрөвдүгээр үе шат нь сэргэг ухамсартай байж үзэх. Сэргэг ухамсар гэдэг юм энд суралцах. За тэгээ 5 дугаар үе шат сүнсний сэрэлтийн 5 дугаар үе шат болохоор хоногийн 24 цаг сэргэг ухамсартай байх буюу гэгэрл гэж үүнийг хэлдэг гэсэн үг. Гэгэрл гэж үүнийг хэлдэг гэсэн үг. Тэгэхээр номин маань ойлгосон байх гэж бодож जैन. Тэгээд анги дээр печен кофе уудаг хэвээрээ байгаа шүү байгаа. Яг нөгөө нэг хит хитэн өнгөндөө кофетэй печен тэр нөгөө юутэй стrawberryтэй тэр нэг печен шиг юм зөөлхөн боо кофе мофего багш нь тавьсан хэвээрээ байгаа. Тэрийг ер нь алга болохгүй яа. Тэгэхээр манайхан дуртай учраас. Тэгэхээр номин маань цаг нь болохоор хурж ирээд сургалтандаа танхимаараа суугаарай. Инхмаа бүрүү тантай ганцаарчлан онлайнаар уулзаж болдог уу гинэ? Болдог шүү. Манад ганцаарчсан сургалтууд байдаг. Тэгэхээр манай ганцаарсан сургалтанд хамрагдаж болно.
За инхмаа бүрөө тийм ээ блог гэж буруу биччихжээ асуудал гих байсан юм шиг байна. Тийм. Ер нь асуудал байсан ч гэсэн инхмаа яах ёстой юм гэхээр тэр асуудлын гарц гаргалгаа шийдэл нь яг бидний өөрийн дотор байдаг байхгүй. Бид нэр зүгээр сонсож сураагүй байдаг. Түүнийгээ сонсож нөгөө ойлгож авах юм чадвар байдаг байхгүй. Тэгэхээр юу гэж хэлээд байгаа юм гэхээр энэ чадварыг нь тархиа өөрчилж төв зааж өгнө. Яг тэр өөртөөгөө ажиллаа болохоор манай сурагчид өөрсдөө хийн. Тэгээд яах юм гэхээр амьдрал дээр нь тэр асуудлууд нь шийдвэрлэгдэн, зан төлөв нь өөрчлөгдөн, болохгүй байсан юмнууд нь болж эхэлдэг гэсэн үг байхгүй юу? Бүтэхгүй байсан мөнгө нь бүтэж эхэлнэ, болж өгөхгүй хэрэлдэж уралдаа ойлголцож чадахгүй байсан харилцаанууд нь сайжирна, хүн аз жаргалтай болно, амар тайван болно гэх мэтчлэн бүх тэр сайн сайхан өөрчлөлтүүд хүнд гарч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр инх маа маань ойлгосон бахаа гэж бодож байна. За, наман маань баярлаа багшаа гэдэг ингэсэн байна. За, баярлаа наманда. За, тэгэл ярьж идэл юу гүйл 40 мөч болоод 1 цаг маг өнгөрчих юм да тий. За, манайханд өөр сайн сайхан юу байна да. Одоо манайхан ч нөгөө лайв дээр аюу сүрхий бичээд байдаг байсан чи лайв 7 хоног болон босоор байгаад ярих юмгүй болж байгаа шиг байна. Цэгийн цэрэн наадмад танхимын сургалтын мэдээлэл авъя гэж. За 2 сарын танхим бол эхэлсэн байгаа. 2 сарын танхимын бүртгэл хаагдсан. Тэгэхээр одоо яах юм гэхээр зөвхөн 3 сарын танхимыг хүлээн. За тэгээ 3 сарын танхим хизээ эхлэхийг би нэг хараадахыг. 3 сарын танхим чинь 3 сарын 2-нд эхлэх юм байна шүү дээ. Тэгээд 3 сарын 27-нд дуусах юм байна. Тэгэхээр 3 сарын танхимын анги нь 3 сарын 2-нд эхлэнэ гэж бодож байгаараа манайхаа 2 сарын 10-даар 10-нд бид нэр яах юм гэхээр бүртгэлээ эхлүүлчихнэ гэсэн үг. За 8 маань ганцаарсан сургалтын талаар мэдээлэл авах шаа гэж. Окей, за ингээрэ 8 ганцаарсан сургалтын талаар мэдээлэл авахын тулд тархиа өөрчилгээ аппа татаад тархиа өөрчил аппан дээр чинь ганцаарсан сургалтын мэдээлэл байгаа. За юу үн мөн тэгээд бүх юм тэнцэнэ байгаа. Тэгэхээр хэрвээ ганцаарсан сургалтаа авахаар бол шууд ап дээрээ орж мэдээлэлтэйгээ танилцж агаад аппан дээрээ ганцаарсан сургалтаа авчин за. Тэгэхээр ап руугаа ороод үзээрэй. За манайхны тэгээд лайв нь өнөөдрийн ярьсан сэдвүүн таалагдж байна уу? Эд баялаг гэдэг сэдвээр хальт ярьлаа тий. Сэтгэл зүй одоо энэ хүний сэтгэлийн трама энэ гэсэн сэдвээр бас хальт ярьлаа. Бүгдэнгээс нь л хальт ярьлаа да. Тэгээд сэрэлт гэдэг сэдвээр бас хальт ярьлаа. Тэгээд өнөөдрийнх нь ярьсан сэдвүүд нь таалагдв. Та бүхэнд хэрэгтэй лайв болж чадв. Тэгээд өөр одоо ярилцах юм байл хэдүүлээ сүүлч хаан хэдхэн асуултыг аваад сүүлч хаан хэдхэн одоо сэтгэлдлүүдийг сонсоод тэгээд хэдүүлээ өнөөдрийнхээ лайвыг өндөрлөе. Тэгээ ер нь бол би өөрөө энэ нөгөө 2 өдрийнхаа лайвнд маш их дуртай байгаа. 2 өдрийнхаа лайвыг хийхдээ ямар сэдв ярих уу гэл хэрвээ сэдв урдчлаа тохирч юм бол би хичээл дээр яг ингэж ярьдаг юм шиг хичээлээс өөрөөр би ингэж гоё ярьж үзье гэл бас тэрнтэй холбоотой судалгаа хийж нэлээд хөрхөн энэ лайв дээр маш их утга учир өгдөг байгаа шүү. Акцент өгж бэлддэг байгаа шүү. Тэгэхээр та хэд маань лайвд идэвхтэй оролцож байгаарэ. Тамира маань орой минь багшаа гэсэн байна. Тэгээ хөрхөн зүрх гаргасан байна. Сайн уу орой минь Тамира. Сайн уу багшаа 1 сарын танхимын ангиад үүргэсэн. Тийм байна. 7 сарын дарж сурагч маань сүүлийн уулзалтаа очиж чадаагүй. Ангийнхантайгаа дахиад уулзах байхаа гэж байна. Окей. Уулзхаа. Танай ангийнхаа угаасаа групп нээгээд авсан штэ. Тэр групптэй орсон байгаа юу? Хэрвээ ороогүй байгаа бол нааша чатчээрээ би ангийнх нь хүмүүстэй холбоод өгчнөө. Тэгээ танаа 1 сарын ангийнхнаас чинь нэлээд хэдэн хүмүүс бас юу яасан шүү. Анхан шатанда дахиж нөгөө юу яасан давтан сууж байгаа. Тэгэхээр та хэд маань хоорондоо ярилцж байгаарай яа. Тэгэхээр давтан сууж байгаа хүмүүс бол багштайгаа ойрхон мэдээлэлтэйгээ ойрхон юм ингээд аюу гой шинээрээс соргогоороо яваад байдаг. Сургалтаа дууссан хүмүүс маань болохоор ингээд одоо лайваас өөр те подкастаас ютубээс өөр
юмгүй болчих гээд байдаг. Тэгэхээр таад маань ангийнхантайгаа байнга холбоотой байгаарэ. Зулаа хэлсэн байна. Баярлалаа. Сургалтаа бүртгүүлээд эхлүүлэхэд бэлэн боллоо. Баяртай байна гэж байна. За баярлалаа Зулаа. Сургалтандаа бүртгүүлсэнд тархиа өөрчил сургалтаа сонгосонд баярлалаа. Тэгээ хэдүүлээ удахгүй зүүмээр уулзахаагаа. Зүүмээр уулзах хүртэл хичээлээ сайн хийгээрэй. Бясалгалаа өөрийнхоороо бас хит хийж оролдож үзээрэй. Тэгэх юм бол зүүмээр уулзахдаа маш гоё үр дүнтэй уулзалцдаг шүү. За. Инхмаа маань баярлалаа танд гэж байна. За инхмаада бас баярлалаа. Болж дээ тэ нэг ч гэсэн буруу байсан ойлголт ухаарлыг орж ирээд ойлгоод ухаарад авчихвэл болж байна. Дулам сүрэн дарж сур ойлгосоо гэж байна. Мөнгөө нөө ганцаарсан сургалд орж харахгүй байх шаа гэж байна. За ганцаарсан сургалтаа харахтаа яах юм гэхээр тархиа өөрчил апруугаа ороод сургалтууд гэдэг байгаа. Сургалтууд гэдэг нэгцээс байгаа эхлэлтэр нь тэр сургалтуудаа ингээ хажуу тийш нь ингээд гүйлэхээр ганцаарсан сургалт нөгөө байгууллагын сургалт ингээд бусад сургалтууд нь байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хажуу тийшээ гүйлгэж харахгүй болохоор гарч ирдгүй юм. Тэгэхээр ап дотор нь эхлэл зэсэн дээр нь сургалт хэсэг дээр нь ганцаарчсан сургалт гэдэг ингээ хажуу тийш нь гүйлэх юм бол байгаа шүү. За мөнгөө маань тэгээд ганцаарчсан сургалтаа олж хараарэ. Ойлголоо хичээнэ гэж байна. За баярлалаа. Тархиа өөрчил сургалтаа сонгосонд баярлалаа. За тэгээд 20 минут 43 секунд болсон байна. Өөр асуулт байхгүй, өөр ярилцах сэдв байхгүй л хэдүүлээ. Өнөөдрийнхөө лайвыг энд хүргээд өндөрлөе. Тэгээд 7 хоног бүр та бүхэнтэйгээ уулзаж, ярилцаж, инээж, хөхөрчтэй бас хайртай сурагчдаасаа талархлын үгийг сонсох үнэхээр сайхан байдаг шүү. Та нарын талархлын үгээр би нөгөө ажиллаа сайн хийх урам зориг авдаг шүү. Тэгэхээр та бүхэн одоо миний хөдөлгөгч хүч юм байгаа юм шүү гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүрээд өнөөдрийнхөө лайвыг дуусгая да. Манайханд асуух зүйл нь дуусчих шиг байна. Тэгээд хэдүүлээ эх 7 хоногт сэдвээ эртгэн шиг гоё ярьж агаад гоё сонирхолтой сэдвээр ярий. Багш нь бас лайвнда урдчилж бэлддгээрээ сайн бэлдээ. Тэгж агаад гоё ингээд нөгөө системтэйгээр гоё лайва хийзаа. За дулам сүрэн ихч маань баярлалаа гэсэн байна. Мөнгөө маань за ойлголоо баярлалаа багшаа гэсэн байна. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө лайвыг энд хүргээд өндөрлөе. Бай бай. Хайртай шүү бүгдэнд нь. Бай бай.